Сайн уу, номны байна. Би өнөөдөр Blush-ийн Outfit of the Week контент дээр ирсэн байна. Тэгээд миний 7 хоногийн луктэй танилццгаая. За миний нэгд өдрийн лук ингэж харагдаж байна. Нэгд өдөр чи одоо 7 хоногийг эхлүүлж байгаа учраас арай нэг ажил хэрэгч нэг тийм их хүчтэй эхлүүлэх дуртай. Тэгээ нэгд өдрийг хүмүүстэй хөвчлэн уулзаж, за янз бүрийн уулзалтууд бол хийдэг. Тийм болохоор арай ажил хэрэгч нэмэх нь чөлөөтэй юм хувцас сонгох дуртай. Тэгээ өнөөдрийн энэ лук болохоор нэлээд энгийн хэрнээсээ бас арай жоох ажил хэрэгч. Тэгээ би ерөнхийдөө тийм их аксессуар хэрэглэх ер нь жоохон дургүй надад би энэ дээр ингээд хүн санагдаад идэг. Миний нүүрэн дээр ч гэсэн ер нь нэг тийм том аксессуар нэг цогтгоо. Тэгээд аксессуар цөөхөн болохоор энэ цүнх маань өөрөө ингээд аюу олон детальтай. Тэгээд энэ бас нэг төрлийн одоо чимчж байгаа гэх юм уу. Би Монголд одоо төр хугацаагаар ирсэн байгаа болохоор бас хувцас маань арай лимитэд авчирсан байгаа. Ялангуяа цүнх болон гутлан дээр арай нэг жоох хязгаарлагдмал авчирсан. Гэхдээ арай цөөхөн хувцаар янз бүрийн олон лук бүрдүүлье гэж би бодож байна. За ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Сайн байна уу? Баярлалаа. Баяртай. За энэ лукн дээр болохоор өмд маань ер нь доогоороо өргөн байгаа болохоор гутлаа нэг юм шөвгөөртэй pointy ийм өсгөдөө гутал сонгосон. Тэгээд өсгийг нь одоо бас хүрхэн юм нарийнхан учраас миний одоо биений балансыг аягүй их ингээд балансыг тохируулж байгаа гэх юм уу. За өсгийн ийм жижигхэн болохоор бас ингээд гүүхэд ч ер нь аягүй тохиромжтой тухтай юм гутал байна. За одоо хэдүүлээ миний 2 дахь өдрийн лукийг хамтдаа сорилцгоо. За миний 2 дахь өдрийн лук ингэж харагдаж байна. Тэгээд түрүү хэлсэнчлээ 1 дахь 2 дахь 3 дахьд би ер нь жоохон юм эрч хүчтэй байж байгаа 4 дахь 5 дахьд ингээ унцдаг. Тийм болохоор хувцас бас яг ижлэхэн ер нь сонгох гээд байдаг. Тэгээд миний амьдардаг хот маань ерөнхийдөө өвөл олдгоо. Тэгээд дандаа ер нь дулаахан байдаг болохоор ерөнхийдөө зузаан хувцсныг өмсдөг. За энэ лукийн хамгийн дуртай хэсэг нь бол мэдээж улаан өнгө. Улаан өнгө өөрөө хүнийг амар тийм галтай, цогтой, айгүй олон ажил амжуулахад тусалдаг юм санагддаг. За тэгээ би энэ лофро бүр айгүй олон лукн дээр ер нь өмсдөг. Ямар ч хувцсан дээр өмсөхөөр айгүй цэгцтэй намайг харагдуулдаг. Хувцлал маань өөрөө нэлээд энгийн байгаа болохоор одоо хувцсны маань деталууд нь жоохон чимэг болж байгаа гэж бодож сонгосон. За аксессуар гэвэл би ер нь намрын өнгөтэй хүн. Тэгээд дулаан тонтой хүн учраас аксессуараа дандаа дулаан өнгийн шар мар өнгийн тийм мэдлэл сонгож хэрэглэдэг. За энэ болохоор надад байгаа ганц бараг мөнгөлөг бөгж. Гэхдээ энийг болохоор манай нөхөр миний найз залуу байхдаа өгчээсэн. Тэгээд ер нь зөвчдөг. Тэгээд энэ бөгж болохоор бас нэлээд одоо хувцсанд маань ингээд чимэг болдог гэх юм уу. Тэгээ хитрхи олон биш ч гэсэн яг ийм тохирсон деталуудыг оруулах дуртай. Тэгээд нөгөө л нэг хар цонхоо өөрч юм. Угаасаа би 2-3 л цонхтой ирсэн. Тийм. Энэ дээр бол яг би tote bag байдаг шүү дээ. Ийм том ирсэн. Тийм цонх ер нь өөрөх дуртай. Тэр цонх минь бас саарлангтай байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэгж өөрөх дуртай. Ийм харагдаж байна. За аксессуар тэ янз бүрийн зүйлс байхгүй байгаа ч гэсэн хувцас маань өөрөө ерөнхийдөө хангалттай enough харагдаж байгаа гэж бодож байна. Одоо энэ чимэглэл шигтгээнүүд нь бас намайг нэг жоохон ингээд нэг гэлцүүлээд байгаа гэж бодож байна. Улаан өнгийг сонгохдоо хүн яг өөртөө тохирсон улаан өнгийг сонгвол амар гоё харагддаг юм шиг надад санагддаг. Тэгээ би болохоор намар дип өнгөтэй, хувийн өнгөтэй. Тийм болохоор юм жоохон гүн улаан өнгө надад гоё харагддаг. За хувцас дээр бас надад оймс баг аксессуар юм шиг санагддаг. Тэгээд энэ оймс болохоор ийм тал шилээ оймс, урт оймс байгаа болохоор бас миний хувцсан ингээ пропорцийг аягүй их тааруулаад тэгээ нэг тийм чамин харагдуулж байгаа гэж бодож байна. Тийм байна. Би бол жоохон энгийн тал руугаа чүд өөрийнхөө ингээд жижигэн деталь нэмээд ингээ хувцалдаг. За ингээ 2 дахь өдрийн маань лук ингэж харагдаж байна. Тэгээд энэ дээр нэмээд компьютероо бариа явдаг. Тэгээ матчаа барина. Тэгээ ингээл явчихдаг та. За одоо бүгдээрээ дараагийн лук руу орцгоё.
За энэ бол миний 3 дахь өдрийн лук байна. Ерөнхийдөө яг 3 дахь өдөр бол өмсдөггүй. Гэхдээ Монголд 3 дахь өдөр Ladies Night байдаг байхтай. Тэрнтэй бас жоохон хувцалтуулаад 3 дахь өдрөө иймэрхүү лук сонголоо. За энэ болохоор ерөнхийдөө миний болзоондоо өмсөж явж болно. Эсвэл бол ямар нэгэн арга хэмжээнд орохдоо өмсвөл зүгээр гэж бодсон лук байна. Тэгээ энэ лук маань өөрөө ерөнхийдөө нэлэнхүүдээ хар байгаа болохоор би жоохон өнгө оруулаад бор цонх өөрчий гэж бодож байна. Тэгээ цонхоо ерөнхийдөө нэг ингэж бариад палаш нэмэн захны юм дээшээгээ учраас үсээ ингэж шуугаад боцсон. За тэгээ энэ лукны бас нэг миний дуртай хэсэг нь болохоор энэ үсний болт. Үсээ ингээ боочонгууд илүү үс маань одоо ингээ гоё өтгөн өндөр тэ том харагдаад дээрээс нь гоё хувцсны маань баланс миний царайг ингээд гоё жижигхэн харагдуулах юм уу тиймэрхүү эффект байдаг юм шиг санагддаг. За тэгээд мэдээж одоо нэлэнхүүдээ уурт юм шилэндэрхгөө өмссөн болохоор нөгөө өсгийтэй гутал юм байна. Өсгий аюу гоё юм уртаашаа ер нь нэг сунсан л хүн харагдаж байгаа гэж бодож байна. За миний биений shape body shape гэвэл би ер нь төрхийнхөө өмнө 9 цаг шиг биетэй байсан. Завдлаад ямар ч энэ палажийг өмсгөхлээр надад айгүй тийм төгс бие галбирлуу жоохон төхөөд авч санагддаг. Бэлхүүсийг маань ингээд нэлээд сайн байраад тэгээд мөр болон таазыг маань жоохон ингээд томруулаад тэнгүүт айгүй гоё балансыг нь бас тааруулсан санагдчих. За аксессуарны хувьд гэх юм бол палаж маань өөрөө ийм урт ханцуутай. Тэгээ дэшегээ босоо захтаа учраас бас нэг тийм олон төрлийн аксессуар зүүх шаардлага байхгүй. Гэхдээ яг одоо энэ ингэр хэсгээрээ гарч ирж байгаа ухлаадсаар нь нэг жижигхэн юм зүйлт зүвчдэг. Тэгэнгүүт ингээд яг нэг поинти тэгээд нэг юм жижигхэн бас чамин харагдуулж байгаа гэж сонгож зүүсэн байна. Би ер нь хувцалт дээрээ нэг юм жоохон брюк материал гэдэг чинь иймэрхүү одоо пижакан дээр байдаг ч юм уу иймэрхүү брюк материалд жоохон дуртай юм байлээ. Надаас ажил хэрэгч тийм vibe өгөөд тэгээд нэмэх нь одоо миний арьсанд илүү тохирдог гэж магадгүй. Би энэ цүнхийг болохоор одоо Монголд яг ирэхдээ айгүй олон лукн дээр зохицох боломжтой байна гэж бодоод энэ цүнхийг авчирсан. За энэ болохоор бас юм урт осортой болчдөг. Тэгэнгүүт бараг л бүхэл юмаа хийгээд явах боломжтой. Тэгээ энэ палаж болохоор яг л одоо миний дуртай элементүүд айгүй их орсон. Тэгээ миний дуртай палажуудын нэг яг хамгийн дуртайсан нь болохоор мөртэй. Тэгээ материал нь юм брюкийн одоо нэг тийм ямар материал нь яг тиймэрхүү материал нь бас гоё харагдуулдаг. За би яг энэ лук болохоор саяхан манай нөхөр намайг амар гоё болзоонд дагуулж явсан. Тэгээд яг энэ лукттэйгээ болзоондоо явсан. Тэгээд 3 дахь өдрийн маань лук ийм байлаа. За бүгдээрээ 4 дахь өдрийнхаа лукээр уулзж байна. За ингээд 4 дахь 5 дахаас эхлээд жоохон ингээд ядраад эхэлдэг. Тэнгүүт миний одоо өмссөн байгаа хувцас нь хагас нэг юм ажил хэрэгч мөртлөө хагас ер нь чөлөөт хувцас гэж ойлгож болно. Тэгээд би ер нь жоохон юм навсаасан юм өмд навсгар жоохон хувцас өмсөх дуртай. Гэтэ бас хитрхээ их навсгар хувцас өмсөд хаар нөгөө жин нэмээд байгаагаа хүн ерөөс анзаардгүй мөлий. Тэгээ одоо би бол амьдралынхаа жирэмсэн байсан үеэс тооцвол амьдралынхаа хамгийн өндөр жин дээр очсон байгаа. Тэгээ айгүй их навсгар хувцас өмссөний гайлтаа гэдэг. За ямар ч байсан энэ өмдөнд бол айгүй дуртай. За энэ өмд болохоор ингээ холоос харахаар нэг юм юу бөкшигч юм шиг мөртлөө юм бас л юм брюк материалтай. Тэгээ би хувцас ер нь бэлдэж байхдаа өөрөө яг юм брюк материалтай аюу дуртайгаа бас анзаарлаа. Лофер өмсжөнгүүт бас хитрхээ наазгаа биш болгоод харагдуулчихж байгаа. Тэгээ түрүүний бор цүнх маань юм урт осортой. За тэгээд энэ лукэн дээр болохоор бас жоохон леер хийж өгсөн байгаа. Энэ дотроо харагдаж байгаа нэг юм сороочны зах шиг иймэрхүү юм гаргаж ирсэн нь бас л бас ажил хэрэгч тиймэрхүү цэгцтэй байдлыг харуулж байгаах гэж бодож байна. Тэгээд мөн энэ хувцсан дээр минь ямар нэгэн илүү дутуу аксессуар ер нь хэрэггүй. Яг л цаг бол заавал байх шаардлагатай. Тэгээд би бас цагаа яг шав өнгийн цаг зүүчгээр нэг сонио харагдаад байдаг болохоор цагаа ерөнхийдөө шар тэг нэг жоохон мөнгөлөг оруулахтай иймэрхүү цаг сонгодог. Тэгээ энэ цамц болохоор бас түүхтэй. Ая бит хоёр Австрали очиод нэг хэсэг аюу итгэвтэй YouTube хийжсэн. Тэгээ тэр YouTube дээр болохоор би биенийхээ лукийг
бүрдүүлдэг тийм бичлэг хийж ирсэн. Тэгээд тэр бичлэгэн дээр энэ цамцыг маань нөхөр надад сонгоод ийм лук бүрдүүлж ирсэн. Хэрвээ тэр бичлэгийг үзэж ирсэн хүмүүс байвал санаж байгаах. Тэгээд би энэ цамцыг болохоор амар хүмсдэг. Айгуу тухтай, дулаахан байдаг. Тэгээд Австралийн өвөлд бол яг тохиромжтой иймэрхүү тухтай, дээрэс нь бас нөгөө нэг биений мэн баланс, пропорцыг мэн айгуу гоё цэвэрхэн харагдуулцдаг юм шиг санагддаг. Тэгээд энэ цамц болохоор тийм түүхтэй бас миний хайртай цамцнуудын нэг. Тэгээд би ингээд гадуур хувцас сонгохоор дандаа ерөнхийдөө нэг юм бэж өнгийн хувцас сонгочод байдаг. Бараг 10-аад яг иймэрхүү гадуур иймэрхүү бэж өнгөтэй цамцтай хүрдэг иймэрхүүнүүд байдаг бах. Би иймэрхүү өнгөтэй одоо дахид сонгохгүй гэд амлцсан байгаа. Хувцас маань ийм дулаахан ийм бас л хүзүүгээрээ татсан юм байгаа учраас үсээ бас нүрнийхэн хойшоогоо холдуулаад ингээд үсээ ерөөдөө боосон. Хувцсан дээрээ ерөнхийдөө жоохон арьсаа ил гарах нэг дуртай биш байдаг. Тийм болохоор энэ бол миний хамгийн дуртай лукүүдийн нэг байна. За 5 дахь өдрийн лукийг бас нэг гоё дулаахан. Гэхдээ ерөнхийдөө ингээд эхний өдрүүдээр ингээл айгүй ирч хүчтэй явж байгаа. Сүүлрээ жоох ингээл ядраал, жоох навсаагаад ирдэг. Гэхдээ хайдуулаа одоо тийм амар навсаахгүйгээр гоё дулаахан лук бүрдүүлцгээе. За 5 дахь өдөр бол угаасаа хүн болгоны жоохон ядарсан байдаг, хөсөө үлээдэг өдөр ах гэж бодож байна. Тэгээ би 5 дахь өдрөө илүү жоохон юм чөлөөтэй хөнгөн бид хамгийн эвтэйхэн хувцснуудаа сонгосон байна. За тэгээ түрүү хэлсэнчлээ миний хувийн өнгө болохоор намар deep гэр өнгө байдаг. Тэр миний color palette маань надтай бүр амар тохирдог гэж би боддог. Ялангуяа ийм борын төрлийн өнгөнүүд надад бүр аюу гоё тохирдог. Намар deep өнгөтэй хүмүүс чинь ерөөхдөө ийм бүх өнгөнүүдийн deep нь аюу гоё харагддаг байхгүй юу. Тэгээд энэ шар өнгө болохоор жоох ийм light байгаад тэгсэрнээсээ одоо бусад оруулгууд нь бор өнгө ингээд ороод ирсэн болонгууд бас нийлэнхүүдээ гоё харагдаж байгаа. Тэгээ Австралид ерөнхийдөө даун торыг их ашигладаг. Бараг бүх дэлгүүр нь пластик торноос татгалзаад цаасан болоо юм даун тороор үйлчилдэг. За энэ төвд байг нь болохоор сүүл манайж энэ Батуми гээд газар яваад тэгээ надад энийг дуурсал болгоо авчирсан. Тэгээ би өнөөдрийнхөө лукэндээ энийг ашиглаж байна. Ерөнхийдөө нэг жоохон юм сул цамц өмссөн байгаа болохоор одоо бас сул хэтэрхий сул одоо өмд өмсвөл тэр чигтээ ингээд одоо тэнцвэр маань алдагдчих учраас арай нэг жоохон мини юпг тэгсэрнээ бас жоохон сул юм юпг өмссөн. За тэгээд дотороо болохоор бас ингээд цээжээ хаагаад зүгээр энгийн цагаан подол өмссөн. Тэнгүүт миний одоо хувцсны ингээд надтай бол ингээд айгу тохироод байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд ийм байна. Маш тухтай, хамгийн тухтай байдлаараа л ер нь хувцалсан байна. За би ер нь жоохон юм кейт өмсөх дуртай. Тэгээд гутлан дээр маань айгүй олон аксессуар бол байгаа. Пин, тэгээд өөр юм биттэй чарм ингээд янз бүрийн юмнууд байгаа болохоор бас нэг төрлийн аксессуар болж ийн гэж бодож байна. Тэгээд 5 дахь өдрийн лук маань ийм байлаа. За энэ бол хагас өдрийн лук. Хагас өдөр бид нэр ихвчлэн гэр бүлэрээ бич явдаг, далайн эрэг явдаг. Тэгээ энэ бол миний далайн эрэг орохдоо өмсдөг, дандаа өмсдөг хувцас байна. Яагаад тэгэхээр одоо амар хурц нартай байдаг болохоор борлохгүй тулд ийм бүтэн ер нь гар хөлөө ингээд хаасан хувцас өмсдөг. Тэгээд нар мэдээж хурц учраас бараа хувцас өмсвөл халууцна. Тэгээд дотороо болохоор усны хувцас өмсөөд тэгээд ерөнхийдөө нэг ийм чөлөөтэй хувцас өмсдөг. Тэгээд далайн явж байгаа учраас заавал нүдний шилгээ зүүх хэрэгтэй. Би тэгээ ерөнхийдөө нэг юм том юм сүрлэн малгай өмсдөг. Гэхдээ тэрийг авчрах учраас малгай бол заавал өмсөх хэрэгтэй. Тэгээд далаа дээр нарнаас хамгаалах бүх зүйлийг хийх хэрэгтэй. За тэгээд далайн явахдаа мэдээж бас юм том цүнхтэй явдаг. Тэнгүүд хүүхдүүдийнхэн юм нарны тос, усны хувцас, тоглоомтер гээд аюул олон зүйл хийдэг учраас нэлээд юм том цүнхтэй явдаг. За тэгээ хагас өдрийн манлуг ерөнхийдөө нэг юм цулгуу байгаа учраас аксессуар нэмсэн. Тэгээд
цээж хэсгээ гаргацсан байгууллаар энэ хэсгийг мэн дүүргээд ерөнхийдөө энэ зүйлсэндээ айгүй дуртай. Энийг би Австралид очиод баг анх удаа ажил хийгээд тэгээд ажил хийсэн мөнгөөрөө өөртөө авч ирсэн. Тэдний хувьд бол мэдээж Crocs юм уу иймэрхүү сандал тохиромжтой. Өмд маань ерөнхийдөө айгүй тухтай. Тэгээд оройны сэрүү орсон ч гэсэн айгүй гоё дулаахан байдаг. Тэгээд сэрүү орох юм бол би яг өмснө гэж бодож байна. За далаа дээр ер нь нэлээд амар хүчтэй салхитай байдаг болохоор ийм салхинаас хамгаалах зузаа нэг ийм хувц аваа авчвал ер нь зүгээр байдаг. Би Монголд ийм яка бүр байнга өмсөж байгаа бүх хувцсан дээр ер нь айгүй цогтөг. За миний хувцсуудыг харуул нэлээд ийм basic wardrobe байх гэж би бол бодож байна. Тэгээд бүгдийн алын ч алинтайгаа ингээ матч хийгээд өмсгöd айгүй боломжтой байхаар би ер нь хувцас сонгодог. Өдөр тутамдаа тэгээд хувцсан дээр айгүй их цагийг өнгөрөх айгүй дургу. Тэгээ аваад өмсгöd ер нь ингээл хоорондоо бүгдээрээ зогцдог байвал надад зүгээр байдаг. Миний хувьд ерөнхийдөө ийм цагаан тэгээд борлохороо нэлийн бор арьстай. Ялангуяа би миний амьдардаг газар болохоор дандаа халуун нартай, хурц нартай байдаг. Тэгээ би эхний очисон жилээ ерөөсөө нарны тос төрөхгүй байсараад амар борлсон. Тэгээ тэрнээс хойш цайх боломж ерөөсөө гарахгүй. Тэгээ ерөнхийдөө миний энэ биений хэсэг маань нэлийн борлоод тэгээ би тэрнээс хойш аягүй сурамж аваад дандаа ийм битүү хувцас өмсдөг болсон. За тэгээд бас тийм бор болохлээр би хувцсынхаа өнгийг аягүй сайн тохируулж өмсөхгүй болвол заримдаа бүр үнэхээр ийм жоохон шороо мороо харагдаад байдаг. Тийм болохоор хувцсныхаа өнгийг би аль болох ингээд жоохон өөртөө тохирох өнгөтэй хувцсыг сонгохыг хичээдэг. Тэгээ хувийн өнгөө бас тодорхойлуулсан. Тэр ингээд миний бараг бүх юмыг ингээд аягүй хөнгөвчлсэн юм шиг санагддаг. Нүрний будагныхаа өнгө, тэгээ хувцсныхаа сонгох өнгө, за тэгээ хумсны өнгөө хүртэл ингээд сонгоход аягүй хэрэгтэй юм билэ. За хагас өдрийн маань лүк юм байла. Одоо хамгийн сүүлийн өдөр бүтцтэй өдрийнхөө лүкийг хамтдаа харцгаая. Бүтцтэй өдрийнхөө лүкийг бүрдүүлчлээ. За бүтцтэй өдөр тэг хамгийн эхлээд хүнсээ авах ажилтай байдаг. Тэгээд 7 хоногийнхаа хүнсийг авангаа дөрвөлээ бас жоохон гадар зугаалдаг. Эсвэл бол ууланд гардаг. Эсвэл одоо ойрхон хайкинг хийдэг ч юм уу. Бүтцтэй өдрийг тэг нэлээд физикли нэлээд актив өнгөрүүлдэг. Бас ингээ хоёр хүүхдийнхээ хойноос ингээл явж мовход биеинд айгүй тухтай байх хувц сонгодог. Тэгээд энэ дээр болохоор би нэг юм цамц бэлтгэж авчирсан. Тэгээд дагаар бол мэдээж юм цамц өмснө. Энэ цамц болохоор нэлээ юм салхи нэвтрүүлэхүү гэдэг лөө тиймэрхүү цамц. Тэгээд харахад нэлээ юм хөнгөн мөртлөө салхи нэвтрүүлдэг айгу дулаахан цамц. Ер нь л энэ зузаан хувцсуудыг Монгол эрэхтэй хийх нь бол авсан. Тэгээд энэ цамцыг ч гэсэн Монгол эрэхтэй бит хоёр дундаа өмснө гэж авсан. Нөхөртөө хамт ээлжлээд өмсчдөг. За би ерөнхийдөө нэг юм жоохон ийм салхи хамгаалдаг материалтай чөлөөт хувцсанд аягүй дуртай. Тэгээд энэ цамцыг сонгосон байна. За би ерөнхийдөө жоохон фит битэй болъё гэж зориод байгаа. Тэгээ бүтцэн өдрийг өөртөө бас өөрийнхөө биеинд аягүй их цаг гаргаж өнгөрүүлж байгаа. За энэ хувцсан дээр нэг юм солино гэвэл би бол гутлаа гүйлтийн пүүзээр бол солино. Тэгээд маш эвтэйхэн тухтай. Спорт хийхэд бас тохиромжтой. За тэгээ подолог маань өөрөө нэлээд олон графиктэй ийм дүүрэн хувцас байгаа учраас илүү дутуу ямар ч аксессуар ер нь хэрэггүй байх гэж бодож байна. Хувцас маань нэлэнхүүдээ одоо ийм хар өнгөтэй байгаа ч гэсэн бүгдээрээ яг ийм өөр материалтай, өөр одоо жижиг деталуудтай болохоор илүү ийм цоглог, ийм хөгжилтэй фан байдлыг үүсгэж байгаа гэж бодож байна. За тэгээ бүтцэн өдөр хүүхдүүдтэй бас их цагийг зарцуулна. Бүтцэн ер нь нэг 7 цэрэл ер нь 9 хүртэл нэлээд завгүй юм хуваартай өдөр байдаг. Тэгээ манай хүүхдүүд бас бүтцэн өдөрт аягүй дуртай. Би бас дуртай. За тэгээд миний бүтцэн өдрийн лүк юм байлаа. Плаштай хамт би өөрийнхөө 7 өдрийн лүкийг бүрдүүллээ. 7 өдөр хамт байсан юм шиг санагдчихээн. За тэгээд та хэд хамгийн гоё таалагдсан лүк нь яг аль вэ? Бичээрэй. Надтай хуваалцаарай гэж би хүсмээр байна. Тэгээд надтай хамт байсан та нартай бүгдэнд нь маш их баярлалаа. Плаштай хамт байгаа.